Эрхэм мөндөд үзэгчдээ Монголын үндэсний олон нийтийн телевиз Чингис хаан музейгаас эрхлэн бэлтгэдэг Монголын түүх соврол нэвтрүүлэг эхлэж байна. ертөнцийг байлдан дагуулсан Чингис хааны түүхийг тэмдэглэсэн Жувений зохиолд онц сонирхолтой нэгэн баримт байдаг. Өгөөд хааны цагт Ордубайлиг хотын туурийг тэр үеийнхэн сайн мэддэг байж. Ордноос хаалганы эсрэг талд бичгтээ чулуу байсныг Жувений биеэрээ үзсэн байна. Нэгэн удаа хүмүүс уг чулууг газар тэвлэж байхад нь босоход дотроос нь худаг гарч. Худаг дотроос бичиг сийлсэн чулуун хавтан илэрхэд Өгөөд хаан зарилэг буулгаж Китаерноос каман буюу шамхан хүмүүсийг дуудаж ирүүлжээ. Тэд бичгийг тайж уншаад түүнийг нь Жувений зохиолд тэмдэглэжээ. Тус баримт нь монголчуудын өмнөх үе буюу нүүдэлчин аймагуудын тухайлбал Түргийн үеийн уйгурын тухай байсан байна. Монголын нутагт оршиж байсан Түрэг уйгурчууд өөрсдийн гэсэн бичиг үсэгтэй байж төр улсын түүхээ чулуун судар буюу гэрэл төшөөнөө бишиж үлдээсэн нь гайхамшиг биш гэж юу? Энэ гайхамшигын тод дурсгалууд болох Түргийн Түрүү хаан улсын үеийн Мухтын бичээс, Түргийн Хожуу хаан улсын үеийн Түньюк, Күлчээг, Бэлэг хаан, Гүличүү, онгийн бичээсүүд зарим талаар товчулж Түрэг уйгурын түүхийн олон цорхойг нөксөн чухал мэдээтэй сурвалжууд юм. Монголын шинэ үеийн Түрэг судлал 20 дугаар зууны ихэнх үеийн Монгол түүхчдийн судалгаагаар эхэлдэг. Монгол улсын ерхий сайд түүхч амар улсын анхны албан түүхийн тэргуун бот Монголын товч түүх хэмээх зохиолд Түрэг нь Монгол бус бөгөөд түүний түүхийг энд өгүүлэх хэрэггүй мэт боловч Монгол Түрэг хоёр болвоос гарал төрөл бас улс төр аж ахуйн гүн холбоотой болохын дээр Түргүүд болвоос түүхэн толгойдолтой явдлуудыг Монгол орноо ихэд үлдээсэн. Бас ч энэ үед Монгол үндэсний Хи Татаби нар ба Хитан аймагуд Түргэлүүгээ дайн байлдан хийх зэрэгээр холбогдож явсан бөгөөд энэ мэд учруудаас Монголын түүхийг өгүүлэхэд Түргийн явдлыг өгүүлэхгүй болвоос дутагдaltaй явдал бүхий тул Монголын түүхийн судлаач эрдэмтэн Түргийн явдлыг эрхэж хавсран тэмдэглэсээр ирсэн болохыг цохон тэмдэглэжээ. Түрэг уйгурын төрийн голомт нь Монгол нутагт байсан учраас тэдний түүх, соёлын нууцад манай эрдэмтэд нэвтэрсээр байна. Түргийн хаан улсын үеийн тахилын байгууламж гэж юм юу юм бэ? Энийг одоо ер нь хэдийн үеэс эхэл судалж эхэлвэ гэдгээр хоёлаа үзэгчдэд яриах гэлээ. Ер нь бол Монголд археологийн судалгаа явуулсан анхны дурсгал нь бол орхины хөндөгөөс үлэм мэддэг бичиг болсон, өрүүн буюу одоо тайлагдчих бичиг болсон. Бэлэг хаан Гүлтээг нарын тахилын нэг Оросын одоо судлаач Арадлов 1890-ад оны сүүлээр ирж одоо Малтад судалснаас эхэлсэн. Анх бичиг үсгийн одоо хуулгыг авсан. Ингээд бол дэлхийн нийтэд Түргийн үеийн түүх соёл, бичиг үсэг, за тахилын онгоны тухай ойлголт бол бүрэлдэж бий болсон гэж үздэг. За үүний дараа бол олон орны судлаачид Рамстад тэргүүтээ олсуу. Тэгээ сүүлд нь бол одоо Монголын археологчид тэр дундаа бол одоо Сэроджу, Баяр гэдэг юм судлаачид бол гол нь судалж ирсэн. За өөрсдийн гар биеэр Малтад судалсан нь бол 1957 онд энэ Налайхын цаанага Тоникүк, мэрэгэн Тоникүкийн гэрэл төшөө цагаан ууны тахилын байгууламжийг даах судалсан байгаа. За эндээс бол одоо хоёр талдаа хөшөө, бичгтэй хөшөө, за тэр дундаа нөхтэй одоо тахилын том хавтан, цэцэгтэй хавтангуудыг, за мөн тахилын сүм байсан тухай зарим юмнуудыг бол ингэж Малтад судалсан. За үүний дараа бол 1959 онд Чех, Монгол-Чехийн хамтарсан экспедиц. За энд бол манай шилдэг олон эрдэмтэд бүгд оролцсон. За Сэроджуга, за их бичгийн эрдэмтэд Эренцэнгой, Наваангой, за тэгэл олон хүмүүс бол энд бүгд оролцсон байдаг. Гаднаас том экспедиц тэр үедээ. Тэгээ энэ Ийслийн өдөр. Ийслийн тий одоо Чехословакийн Ийсл, Ломер Ийсл гэдэг хүний удирдсан одоо том экспедиц. Нэг жил энэ дотор бол тэр том Түргийн одоо Гүлтээгний тахилын онгог бол бүрэн Малтад судалсан гэж үздэг. Тэгвэл Түрк гэж ямар улс вэ? Өнөөгийн Монгол улсын нутаг дэвсгэрт Жужааны хаан улсын дараа 555 онд Монгол Түргийн хаан улс байгуулагджээ. Түрэг улсын түүхийг хоёр хуваадаг. Түргийн хаан улсыг 555 онд Ашинаугийн удирдагч Бум байгуулж газар нутг нь ижил мөрнөөс дөрөндод Солонгосын хойг, Умардад байгаль нуур, Өмдөд цагаан хэр хүртэл улс төрийн төв нь одоогийн Монгол улсын орхны хөндөд оршиж байна.
Тургуудын баруун зүгт хийсэн аян дайныг Буман хааны дүү Истеми толгойж ижил мөрөн хүртэлх газар нутгийг эзлэн явгүй цолыг хүртэн Тургийн хаант улсын баруун хэсгийг захиргуулснаар хожим баруун зүүн Тургийн хаант улс хэмээн хуваагджээ. Тургууд рууны бичгийг хэрэглэж орхон туулын сав нутагт төвлөрөн сууж Тан, Византи, Иран зэрэг улс орон зэрэгцэн орсон хүчирхэг эзэнт улс болно. Тургийн хаант улс нь ихэнх үедээ монгол хэлийг ашиглаж байсан баримт бий. Зүүн зүгийн Кеданы нутгаас өрөн зүгийн хар тэнгис, Босфор, өмөр зүгийн Киргизийн нутгаас өмнө зүгийн Хотон орон, Цагаан хэрэм, Амударья мөрөн хүртэлх өргөн уудам нутгийг эзэлж байлаа. Тэр үеийн умард Чожу, умард Ци, Засана Иран, Визант, Ром, Аварын хаант улс зэргийг дэлхийн хэдхэн хүчирхэг улсуудтай бараг бүгдтэй хэлбэж байсан том гүрэн болж байлаа. Тэгэхээр Тургийн дахилгын байгууламж гэдэг чинь үндсэндээ манай эртний 6 дугаар зуунаас эхэлж байгаа. Манай эртний 6 дугаар зуунаас эхэлж байгаа. Тий. Дахилгын байгууламж бол оршуулгын байгууламж биш. За энэ бас хоёр асуудал дагуулж байгаа. Энэ бол оршуулгатай холбоотой байх боломж. За нэг нь бол үнэн биетэй хөр дүрийг бол өөр газар оршуулад тэгээ сүн сүлтэн тахилга хийдэг гэж нэг тайлбар байна. Нөгөө нэг нь 6 дугаар зууны үед байсан Тургийн хаант ус бол буддын шашныг авсан. Буддын шашны тэр 33 бомблох ёсны нэг төрөл болохны бомблоод шатаад нэг хэлбэр байсан байж магадгүй гэсэн эрдэмтдийн таамаг байна. Сүүлийн судалгаагаар бол магадгүй энэ тахилын байгууламжууд нь өөрөө тахилын онгоч мөн оршуулагч мөн гэсэн бас нэг таамаг болж байгаа юм тийм. Аль нь тийм. Тийм болохоор маш сонирхолтой. Ер нь бол одоогоор бол Тургийн морьтой оршуулга, тусдаа оршуулга нь. Гэхдээ хаадын том оршуулга бол олдоогүй л байгаа. Тэгэхээр тахилын байгууламжууд бол байршлын хувьд өөр мэт сонин тийм ээ. Одоо жишээлбэл уулын орой дээр юм уу? Ихэнхдээ Тургийнх бол талдаг ш газар байгаа юм тийм. Тэр уулын орой дөөр байдаг одоо жишээлбэл Шивэт улаан ч юм уу? Шивэтлэх эдгээр ч ямар учиртай. За тэд нар бол энэ яг Тургийн үед байсан уйгур голдуу аймагуудын байна гэж бодож байна. Тэлэг их байх магадлалтай. Тэгэхдээ ховц сэргэлийн хувьд бол ялангуяа Шивэт улаан, за Шивэт гэх мэт одоо энэ тарны голын шивэ ихэнх газрууд бол бүгдээрээ бол улаан орой дээр байдаг. Энэ бол нэг бас зарим талаар буддын шашны хэв загвар тэнд авч үлдэж байгаа тэнгэр тагтдаг манийхаа шашны элементүүдийг авах бэлтгэсэн болсон гэж үзээд байгаа. 1958 онд Монгол Чехословакийн эрдэмтэд Ийсэл Сэрожжов нарын удирдлагаар Тургийн язгууртны хамгийн том тахилын онгоны нэг болох Гүлчигний цогцлборыг малтан судлах ажил гүйцэтгсэн энэ төрлийн байгууламжийн бүтэц зохион байгуулалт утга зориулалтыг тодруулахад онцгой үр дүнтэй ажил болжээ. Дүүнчлэн Төньюкөгийн өнгөтийн их өшөөт Бухтын зэрэг язгууртны томоохон дурсгал мөн эдгээрээс хэмжээгээр багавтар бусад дурсгалыг ч малтан судалж байжээ. Хамгийн эртний Тургийн тахилын байгууламж бол одоо хүйс толгой байна. Хүйс толгой гэж үзэж байна. Хүйс мөрдлөө Монгол хэлээр тахилгын үгтэй тийм ээ ямар учиртай. Тэр чинь бол Монгол хэлээр бол одоо нэрийн хааны хадад хөвгүүд нь цуглаад одоо бөөн бүжиглэж одоо тэнгэрийг нэрийн хааны дахин төрүүлэх тухай тахилга хийсэн тухай одоо гол том юм гарч ирж байгаа. За энийг бол бас Монгол хэлээр гэдгийг нь бол манай судлаачид Хорцбаатаргаа, за Александр Воовн, Дитер Мау гэдэг юутай эртний одоо барахмын үсэг судалдаг тэр хүний бичснээ тайлж уншаад байна. Гол утга санаа нь бол ерөөсө тахилгатай дахин төрүүлэх тухай явдал байна. Амгийг мэдүүлсэн хан мөнх тэнгэр 99 цагаачны сүг 9 цацнам иргэн шиж баярлан баясаж ихэд зэрлэга өгдөг. Энэ бол Төв Азийн Алтай хэлний язгууртны нүүдэлчдийн уламжлал тэнгэрийн ерөөл юм. Манай эртний өмнөх 3 дугаар зуунд Монголын дээдэс хүннүүчүүд тэрийн шүтлэг болгож шүтэж байсан бол дөрвүүд мөнх тэнгэрийн шашин хэмээн шүтэж байж. Тэнгэр шүтлэгт нь тэнгэр газар, байгаль дэлхий, өвг дээдсийн онгон тэнгэр бүх хүн төрлөختнийг харж хамгаалдаг хэмээн үзэж орчлон ертөнцийг үүсгэн бүтээж эзэндэн захирч хүчрхэг онг тэнгэрүүд болох өх мөнх тэнгэр, эцэг тэнгэр, их газар удхан их зэргийг сүсгэлэн шүтдэг байж. Дүүгүүдийн тэнгэр шүтлэх нь уламжлалт соёлын хэлбэрээр өдөр тутмын амьдрал донд олон зүйлдер илэрдэг нэг жишээ. Манай оронд үлдээсэн тахилын хөшөөн дурсгалууд юм. Тэд талигаш ташаатаж эднийхээ сүнсийг галын дөл утаагаар дамжуулан тэнгэрт илгээж байжээ. Одоо Тургийн тахилын байгууламжийн ерөнхий зан гүйлийг харах юм бол тэнгэр шүтлэгтэй холбоотой байна уу? Эсвэл бурхан шашинтай холбоотой байна уу гэдэг.
Тэг яг энэ дээр бол тэр олон элементүүд байгаа явдал бол холимог шинжтэй байна. Нэгдүгээр холимог шинжтэй байна. Мэдээж хэрэгвэл ихэнх үедээ Таспар хааны юм уу тэр дахлын онгонууд дээр бол одоо брахман үсгтэй. Тэгээд согд үсгтэй. Энэ дээр бол бас бурхан шашны холбоотой нэр үсгүүд байгаа явдал бас сонирхолтой. Бодисдва гэдэг тийм ээ. Бодисдва нэр сэдва гэдэг чинь бол бурханы л одоо юу шүү тийм. Энэ нэрнээс нь ахвал бас өөрөө тайлбарсан байгаа. Энэ бол Пуса хаан. Одоо яг нэг дундын одоо уйгурын дунд байсан Фугу аймгийн дунд байсан Фусу хаан Бодисдва хаан гэж бас тайлсан хүмүүс байна. Гэхдээ энэ бол олон дэмжлэг авахгүй л явж байна л та. Тэгэхдээ төргийн дахлын онгоны дунд бол буддын шишний элемент бол байна. Түркчүүдийн тахилын онгоныг эрдэмтэд хэмжээ болон бүтэц зохион байгуулалтаас нь шалтгаалж жирийн ба язгууртны хэмээх хоёр үндсэн бүлэгт хуваан авч үздэг байна. Өндөр дээд сурвалжны тахилын онгон Монгол орны төв нутаг Орлон туулын сав газраар төвлөрөн байрдаг хэдий ч хамгийн зүүн зах нь Сүхбаатар аймгийн Төвшин ширээ сумын нутаг дах Донгон ширээн тахилын онгон хэмээн бүртгэгдээд байна. Тодорхойлбол төргийн хаан тусын алдартай хаад язгууртнуудын сүрлэг том тахилын онгоны байгууламжийн тонд Хөшөө цайдамдах Бэлэг хаан бол Хүлцийг нь Далайх дотны Юкугийн Төв аймгийн Дэлгэр хаан сумын нутаг Их Хөшөөтийн буюу Хүлчүүрийн Алтан булах сумын нутаг Өнгөтийн Уурангай аймгийн Уянга сумын нутагт буй Онгийн голын Хануй хүний голуудын бэлчирдэх Шивэ тулааны зэрэг ихээхэн нэр гарсан дурсгалууд ордог бөгөөд мөн олон зуун бус бунхан бичээс төшөө чулуу хүн чулууг Монголын арт түмэн хадгалсаар ирсэн түүхтэй билээ. За Монгол нутагт байгаа төргийн язгууртнуудын дахлын онгонуудаас хамгийн том хэмжээний одоо судлаачдын ч нэлээд сайн судалсан нь бол төргийн Бэлгээ хааны онгон тийм ээ. За Бэлгээ хааны онгоныг бол малтах судалгаанд та оролцож ирсэн. Энэ онгоны одоо бүтэц зохион байгуулалт онцлогийн тухай. За энэ бүтэц зохион байгуулалтын бол төргийн дахлын онгон бол 3 том чухал 4 том чухал элементээс бүрддэг. Мэдээж хэрэгүүд эхнийх нь бол одоо гэрэл төшөө бүхий мэлхий чулуун суурин дээр дээшгээ зоосон гэрэл төшөө хошоо. Тэр дэвчг дээр бол өрөө нөвчг буюу одоо орхон бичгээр бичсэн эртний төрөг бичгээр бичсэн бичиг байна шээ. Нөгөө талд нь бол одоо таван улсын хааны эмгэлийн бичиг хятадаар бичсэн бичиг байна. Энэ хоёр бичгийн зөрдөг юм уу? Ижил утгатай юм уу? Хоёр нь өөр шүү дээ. Нэг нь бол өөрийнх нь түүхийн тухай бичиж байгаа. Нөгөөх нь бол эв найрамд харилцааны тухай, ийм эвтэй гавтай байсан тухай бичдэг. Эмгэл илэрхийлсэн бичиг байдаг. Тэр түүхэн дээр бол одоо эн чинь розетийн чулууг нөх дурсгал гэж үзэж байгаа шүү дээ. Тэр нь бол юу гэхээр зэрэг энэ өмнө тайлагдж мэрэгдээгүй түүхэн бичигдээгүй зүйлүүдийг өөрийнх нь чулуун дээр бичсэн. Таван улс чинь бол зарим нь дараа нь арилгана шүү дээ. Тэр нь байхгүй эсвэл энэ дээр бичсэн тухай бол байгаагаараа маш түүхийн одоо маш үнцэнтэй баримтагч дэлхийн нийтрүүлэн зөвшөөрлөж байгаа. Язгууртны тахилгын ийм байгууламжийг том хэмжээтэйгээр нарийн зохион байгуулалт төлөвлөлтийн дагуу олон бүрдэл хэсэгтэйгээр цогцлон байгуулдаг байж. Эдгээрийн онцлог нь тахилгын сүм байгуулж, шавар хэрэм, усан сувгаар хүрээлсэн, тахилга үйлдэхэд зориулсан хээтэй чулуун хашшлага буюу тэмдгийн дөрвөлжин чулуу байна. Мөн сүмийг тойруулан хэрмийн доторх бүх талбайг тоосгоор шалгалсан байхаас гадна эзэн ноён бол түүний хатны хөрөг дүрсийг чулуугаар урлан хийж сүмийн дотор байрлуулдаг. Шадар дагагч хүмүүсийн хөрөг дүрсийг мөн үлдэж сүмийн өмнөх талбайд эрэм дараалалтай байрлуулан хэрмийн ор хаалганы хоёр хатвчинд чулуун хонь буюу арслангийн хос дүрсийг тавина. Хэрмийн хаалганы дотор талд яст мэлхий хэлбэртэй буюу жирийн чулуун суурин суулгасан бичиг төшөөг байрлуулах бөгөөд байгууламжийн үүднээс дорн зүгт цувуулж тавьсан балбал чулууг босгодог зэрэг үндсэн шинжүүд байдаг байна. За үүдэн талд нь бол урт одоо зүүн зүг рүү чиглэсэн одоо Бэлгээ хаанах чимэр 3 км үйлчилдэг шүү дээ. Хоорондоо бол 3 м зайтай гэхэд бол нийт 1000 орчим чулуу зоосон гэсэн үг. Зил чулуу. Нарга урах зүг рүү. Бал гэдэг л болгоч үндэ бол зил чулуу. Хятадын сурвалж дээр бичсэн тэр зил чулууг бол амьд байхдаа алсан хүний тоо гэж үздэг. Зарим нь бол өөр утгаараа бол энэ ер нь бол хүнийг насвархад нь дагуулж байгаа сүнсэл бэлгэлж байгаа юм байна. Тэр утга нь бол таарчтай холбож. Насварсныхаа дараа бол одоо тэр хүн амьтдаа 1000 хүн алаагүй болно тийм ээ. Тэгэхдээ нөгөө тэр уршуулган байгуулж оролцож байгаа хүн өөрийнхөө алсан хүнийх нь нэг төлөв нэрийг хэлээд чинь бичээд зоохлоор зэрэг тэр сүнс бэлгэлжлээ хэрэглэх юм байна л да. Тэгэхээр бол 1000 орчим хүн юутай. За ингээд зил чулуу. За зил чулуун дээр бол овгийн тамганууд, хэн очсон, хэн өгсөн тамга зарим дээр нь бичээсүүд.
За тэгээд үүдэнд нь бол зэрэг өөдөөс нь харсан 2 хонь. Тэгээд дотгошоо орхол дээр зэрэг бол энэ сүмээс гадна нэг өмнө талд нэг юу байгаа шүү дээ. Тахлын сүм байна. Тахлын сүм биш ээ. Тахлын сүмийн өмнө талд нөгөө мэлхий чулуу. Мэлхий чулуу зөөртэй гэрэл тишүүн зориулсан бас жижигхэн ийм одоо ханаггүй гэх юм уу да. Багантай асар байсан байна. Тэгээд өшөөний асар. Тэгээд дотгошоо болохоор том одоо шал тоосгон шаллаад хоёр талд нь бол одоо баатар эсвүүд хүн чулууд нь бүгдээр хаттууд нь ч юм уу зарцын өгчгүүд нь боол нь бичиж чинь бөөлч юм уу бүгдээр ингээд толмолтой хүмүүс зогсож байгаа шүү дээ. Баатар ирсэн. За тэгээд дотгошоо оронгууд тэрнээс дотгошоо оронгууд яг төв дундаа бол тахлын сүм. Энэ тахлын сүм нь бол бас бусад хэсгээс өндөр, метр орчмын өндөр одоо платформ гэж ярьдаг өндөрлөг довжон дээр зоосон. Тусгайлан зоосон. За тэгээд тэр нь бол тэрнийхэн цойт хамгийн ард нь бол том одоо тахлын чулуу алтар гэж нэрлэдэг тахилгын чулуу байгаа. Дундаа нөхтэй. За ихэнхдээ бол нэг хэмжээтэй гэж үзэж байгаа шүү. 2 м 20 см харьцан 2 м 20 хэмжээтэй шоод рүүлжин чулуу. Зузаан нь бол 130 см. Дундаа нэвт нөхтэй нөхнийхэн диаметр 80 см. Энэ Монголоос ерөөсө гурвал болдоод байгаа. Гурвуулаа хэмжээ нь ихэнх нь тарж ижил байгаа. Булган аймгийн Баянгагт сумын нутаг Шивэт улаан хэмээх толгой дээр түүхийн нэгэн дурсгалд цогцлбор байдаг. Нуур хүний голын бичгийн харлаа байрлах энэ түүхийн дурсгалыг анх 1912 онд Финляндын эрдэмтэн Густав Йохан фон Рамстед болж илгүүлэн дэлхийн сонорт хүргэжээ. Рамстед дурсгалын ерхий дэвсгэр зураг болон хүн амьтны чулуун хөшөө тамхтай гэрэл төшөөний гэр зургийг аван зарим гар зургийг үйлдсэн байна. Шивэт улааны дурсгалыг түргийн хожим үеийн буюу 690-с 744 оны үеэс Гетрес хутлаг хааны дурсгал гэж үздэг байна. Энэхүү цогцлбор дурсгалд галтуулын хар саардамгийн чулуугаар урдсан хүн чулуу 9, арслан 4, хонь 4 хөшөө байдаг бөгөөд хүн хөшөөний толгой хугарч алга болжээ. Хүн чулуун хөшөөг гурвалжин захтай хувцас өмсгөн дүрслэн зарим хөшөөний 2 гарыг хавсруулж ихэвчлэн 100 гараараа аяг сав барьж цээжинд байрлуулсан байдалтайгаар дүрсэлжээ. Бүс хавг хотго таяг зэрэг зүйлсийг чадмаг дүрсэлсэн бөгөөд зарим хөшөөний бүсийг нурууны хэсэгт тавьчуулан уралсан байна. Та бүхний малцсан Бэлгээ хааны онгоноос ч одоо маш их хэмжээний одоо бидний ярд байгаа энэ олон мөнгөн тов руу чимгэл гарсан. Тэгээ энэ ч одоо дахлын ханны дотор тал чимгэл үү? Энэ одоо энэ олон мянган цэцгэн хийтэй мөнгөн товроонууд бол энэ ханын хаалганы чимгэлүүд байна. Хаалганы чимгэлүүд. Тэгээ хан дээр байгаа чимгэлүүд байна. Бас дахин дотор нь тусгай тийм мөнгөн сав байсан болтой юм. Алтан хоолойтой мөнгөн сав. Тэр одоо яг тусгай дахиад энэ сав байна гэсэн үг л дээ. Кедант гэсэн байдаг. Тэр тусгай модон байгуулж мөнхөн дотор дахиад сүнс орж ирдэг ч юм уу нэвт нөх. Тэр орох нөх нь бол алтаар хийсэн. Одоо конус үлгэрт алтан эдлэл биелдэ. Энд бол тавигддаг байх шүү. Тэр сэргийн сурлаг байгаа. 8 талтай цэцгийн чимгэл чинь бас тэнд чимгэл. тэрний чимгэлүүд байгаа. Тэр одоо тэр савны чимгэлүүд байгаа. Тэр чинь нугастай бүр мөнгөн нугастай тэр байгаа. Зарим нь болохоор зөв хаалганы сүмийн хаалганы том том чимгэлүүд байгаа. Цэцгэн чимгэлтэй. Энэ бол одоо Нарын хотын том том сүмүүдийн гадна байдаг. Яг энэ таврын 5 талтай тавруугаараа төмрөөр хийсэн чимгэлүүд байна. Энийг олон жил сольсон боловч хэлбэрийн алдаагүй гэсэн гэдэг юм л анхандаа бол алтаар мөнгөөр хийсэн байдаг юм байна. Яг энэ хэлбэр бол чинь 5 улсын үед баригдсан л хот шүү дээ, Нарын хот ч. Тэрнтэй жилийн чимгэлүүдийг энэ байгаа хэрэг. За бусад тангийн соёлын нөлөө байна тийм ээ. За тангийн соёлын нөлөө байна. За мэдээж тэр чинь торгоны зам гэдэг том харилцаа факс Турки гэдэг шиг төргийн хамгаалан байсан үе шүү дээ тийм ээ. Бүх маневр хийх логистикийн асуудал төргүүд хариуцж ирсэн, хамгаалтыг хариуцж ирсэн үе. Бэлэг хааны тахилын гэрэл төшөөний бичээсийн агуулга нь Тэнгэрээс ивэлдэ Тэнгэрлэг Түрэг Бэлэг хаан үг мануу дээр хөх тэнгэр доор бараан дэлхий үүдсний завсарт нэг хөвгүүд бий болсон ажгүй. Стими хаан хэмээн алдарсан миний дээд өвөг Бомон хаан хүний хөвгүүдийг эзэн сууж ил усаа тэтгэн засаг төрийг батдаг байв. Өвөг Бомон мэрэгэн хаан болов. Баатар хаан болов. Түүний сайд мэрэгэн Баатар бихийнэр болоод албат олон цум шудрах тул ил усыг удтал тэтгэн тэрийг байгуулжээ. Түүний сүлд дүүн хаан болов. Дүүнэр нь ахас тугаа адилгүй учраас Будунгуй хаад ширээг залгамжлан улхайхаа тэрийг барьж сайд нь Будунгуй улхай бихий болоод албат олон шудраг батгүй. Манхиадууд
хотхон эвдрүүлж хөнөөсөнд хүчрхэг хөвгүүд нь хяадын боллоо. Ариун огт нь хяадын шивгчин боллоо. Түрэг вихий нарт түрэг цолоо гэж хяад вихий нарын адил хяад цол хүлээн зүүж хяад хааныг дагаж 5 жилийн турш сэтгэл хүчээ өгч зүүн тийш нар мандах зүг Бүглий хаан хүртэл баруун тийш төмөр хапааг хүртэл тэдэн лүгээ яван хяад хаанд ил ус эрх мэдлээ гэж тухайн үеийн хоорондын зөрчил тэмцэл задрал бутарлыг халиглан бичсэн байна. Энэ бунган дотор чинь одоо ёслолыг яаж үлдэх юм? За Яаж ийм тахилга үлддэг? за энэ тахилгын ёсны тухай бол маш галаар их тахилга үлддэг гэж. Галаар тахилга эхлээд бол галаар тахилга үлдсэн юм бол тэр тахилын чулууны орчимд бол тойроод бол маш хэмжээний гал байна. Галын үлдэгдэл. Галын үлдэгдэл нормнууд байна. За энд бол тэр одоо тэр тахилын том магадгүй энийг бол хүмүүс новон дээр нэг буруу сөрөгцсөн байдаг шүү дээ. Тэр нь байж магадгүй бас судлаач сүүлийн үед бас таамаглаж байна. 18 км-ийн зайнаас бол юу татсан байна, сувг татсан байна. Тэр нь одоо цайдар нуртай холбогддог сувг одоо энэ Бэлгийн хааны яг өмнө талаар гараад явж байгаа. Одоо ч орно байгаа. Тэрнгөөр бол нэг талаар бол одоо ус ацарч тэнд нууц хийсэн байна. Нөгөө талаар өнөө том хэмжээтэй Тэр сувг нь мэдгэж байна. мэдэгдэж байгаа 7-8 тонн жинтэй чулуунуудыг яаж зөөж ацарсан бэ гэдэг асуулт хэврээ байсан. Энд бол мөсөр голоос тассан усаар өвөл мөс хөлдөөгөөд мөсөн дээгүүр чирсэн бол даа гэсэн юм таамаглал байна. Бараг 10 тонн. 10 тонн шүү дээ. Гэхдээ тэр баг ярим пирамидч тийм том хэмжээний За ер нь бол тийм чулуугаар барьсан байгаа шүү. Тэр чинь шоо дөрвөлжин том чулуу 7-8 тонн. Пирамидын би сонсохдоо бол 2-оос 4 гэж сонсч байсан. Тэр чинь бол нийл цөнгөн чулуу шүү дээ. Бас өөр чулуу. Энэ чинь нүнэ гранит юу боржин чулуу. Орхон голын ихэнд чинь бол одоо их хэмжээний боржин чулуу байгаа. Дахлын байгууламжийн дотор байгаа олон босоо хүмүүсийн, суугаа хүмүүсийн дүрслэмж чи юу вэ? Одоо хойд наснд нь үйлчлэжсэн хүмүүсийн дүрслэмж. Хойд наснд нь үйлчлүүлэхээр явж байгаа хүмүүсийн дүрслэлт. Гэхдээ хүний бол дагаж оршуулахгүй тийм ээ. Тэгээ энэ үеэс чинь бол нэг гараа хуруугаа тайрдаг болцсон явдал л да. Нэг эрхтний хэсгийг өгдөг. Үгүй бол өмнөөс нь өөрөө чулуу хийчих юм бол дүрслэл хийдэг болцсон. Хойно ямар учиртай? Хойно бол төргийн домогтой холбоотой. Хойд нас руу очиход нь хаалган сагчээд юм байна. Муу юмар болдог. Хоёр хонь бол байнга мөргөлжээд юм байна. Галан гол. За тэгээд усан гол хоёр дээр хоёр хуц ингээд байнга мөргөлжээдэг. Хүний сүнсний очиход хаалга. Ертөнцийн чинь зүүн зүгээр явж байгаа нөгөө зэжлүү нь. Тэр бол одоо нүүлжтэй хувьд бол өнөө яг нар гарахаас өмнө харанхуйн зүг. Яг хамгийн сүүлчийн харанхуй байх тэр зүг бол зүүн хойд зүг. Зүг юм уу зүүн хойд зүг. Төвт бичгдэг тийм ингээд домондог ярьдаг юм байна. Тэр бол бүх л одоо энэ төрөг угсаат бол Монгол угсаатны дунд бол зүг юм уу зүүн хойд зүг гэдэг ус бол байна. Тэрнтэй холбоотойгоор нөгөөх нь болохоор аслан тавьдаг явдал нэг сэжиг нөгөө нэг будны шашны сэжиг нь аслан байхгүй. Энэ арслан бол нөгөө шашныг хамгаалагч. Өгвөл энэ бөгийн шашинтай байсан тэрийг хамгаалах. Шууд нөгөө нэг сургаал намыг бүтэн авахгүй ч гэсэн бас нэг хамгаалах юмнуудыг авдаг юм байна. Төлөөлөл болгож. За тэгээд Бэлгийн хааны өөрийнх нь титэн байна. Тэр титэн дээр байгаа эвэр гулзан хийж гэж байгаа, цэцгэн хийж гэж байгаа. Энэ хэвэл энтхгээс гаралтай хий гэдэг юм байна. За тэгээд энэ татар цэцгч гэж нэрлэдэг. Энэ бол дахин өөр жимсэн төлжиж будны шашин нэг хүн дэлгэрээ дахин нөгөө өрөөсөө дэлгэрч идэг. Тасралтгүй үргэлжлэх бэлэгдэл гэж үзэж байгаа юм. Тэгээд энэ элементүүд нь будны юм байна гэж судлаач хэлээд байгаа. Тэгэхдээ сурвалж дээр бол Бэлгийн хаан Гүлтэг нарыг будны шашинтай байсан гэж хэлээгүй шүү дээ. Нөгөө эртний уламжил аавынх нь юм уу тэрний өвөг дээцэг нь уламжлал яваад байна. Нэвчин гэсэн байна л гэж үзсэн. Төргийн тахилгын Монголын нэг үндсэн бүрдэд хэсэг нь хүн чулуун хөшөө юм аа. Орнод Монголоос Элба мөрний сав хүртэлх Евразийн тал хэрийн бүс нутагт нүүдэлчин ард түмний цогцлон бүтээсэн өөр цаг үе толбогдох хэдэн төрлийн хүн дүрс чулуу байдгийн нэг томоохон бүлэг нь 6-аас 8 дугаар зууны төрлийн хүн чулуу юм. Монгол нутагт идэвхтэй 700 гаруй хүн чулуу лавтай мэдэгдэж байгаа бөгөөд цаашид ч нэмж олдох өргөн боломжтой гэнэ. Хүн чулуу хэмээх нь тухайн нутаг оронд элбэг олддог. Цоол борлон засч хэв дүрс оруулахад тохиромжтой боржин, гантиг, элсэн чулуу, хүрмэн чулуу, занар зэрэг чулуугаар хүний дүрс гарган уралсан хөшөө юм. Эдгээр нь цаг хугацаа бүтээсэн арга барил хийгээд хүний биеийг бүтэн буюу хагас байдлаар дүрсэлсэн, түүнчлэн хүйс дүрсэлсэн эд юмс зэрэгээрээ ялгарх ба
зарим эрдэмтэн энэ нь тухайн Баатарын амьддаа алж устгасан хамгийн хүчит дайсныг нь дүрсэлсэн хөшөө гэж үзсэн байна. Энэ нь хятад сурвалжид өгүүлснээр бас нөхцсөн Баатарыг оршуулахдаа өөрийнх нь хөрөг дүрсийг үүлдэхийн сацуу бас түүний алж устгасан дайсныг нь төлөөлүүлж балбал химээх олон чулуу босгож тавьдаг ёс заншлыг онтоогоор ухаан тайлбарснаас шалтгаалжээ. Одоо ч зарим ном зохиол хүн чулууг балбал гэж бичсэн зүйл үзэгддэг. Харьяаматын хүн чулуу гэж алдартай хүн чулуу тийм ээ дүрслэмж. Тий. За энд одоо юу дүрсэлсэн бэ? За энэ их онцлогтой. Энэ ч юм бол одоо ингэртэрэн одоо нэг ташуурмц зүйлийг барьсан байгаа. За тэр доороо сэлэм зүүсэн байгаа. За тэгээд хавтгнуу зүүсэн. Энд нэг күдрэгтэй жилхэн эмээлтэй морьтой хүн байдаг энэ дээр. Энэ доор баригдчихэв. За сахал болоо живрээ сахалтай сахлын хэлбэр ингэр чийжний хэлбэрүүд энэ нөгөө нэг хоёрны хэлбэр загвартай бол дүрсэлсэн. Бүс нь бол энэ нарийн зураасан юм бүстэй. Эндээсээ бол тэр хэтгэнүүдийн зүүсэн байгаа. Энэ гүр их илүү онцлогтой. Дүрслэлийн хувьд бол илүү тодорхой дүрсэлсэн. Энэ алтаад ус энэ бас нэг язгууртны өшөө гэсэн юм таамаг бол байдаг. Нийт чинь сүүл ус малтсан, Солонгостой хамтарсан, Оростой хамтарсан, Монголтой хамтарсан язгууртных гэж үзэж байгаа. Энэ алтан одоо энэ бол дуурайлгаж юу жижигсгэж хийсэн тийм боломжтой. дахил зориулсан. 2000 онд бол анхныхыг энэ жижиг олсон хөшөө цайдам аноним 1 гэдгээс тэнд бол зөвхөн ийм эд хэлэртэй алтан савл болцсон. Хажуутад халбаг гэж бодоод тэр нэг бариулна юм бэл. Одоо энд бол бариулын хажууд нь хийцсэн хэл байж. Энэ заримын жих юм шиг эвдсэн байгаа. Энэ бол зориуд бол нэг хийж эвдэлж хийдэг. Энд ихэд бол усны хатгур шүү дээ. Хоёр хатгур жижиг хатгурыг мушигдсан байгаа. Энэ бол сахан хэлбэрт ийм хоёр юм. Тэр эвдэлж хийсэн байгаа. Муш гэж баг зэрэг эвдэлж. Энэ бол хоёр бугууч харагдаж жижигээр энэ хүн бол хийхэргүй бугууч үз. Том байх хэвээр. Нөсөн сүлд нь бол жижигсгдэг тийм үзэл байсан учраас тэрнтэй төлөөлөж байгаа. Совдон эмэг байгаа. Совдон юутай. Хоёр совдон эмэг болцсон. Энэ совднууд нь бол тийм яг л тэр үеийнхээ юм шиг сайн хадгалагдсан. Бүс байна. Бүс ахсар бүс байна. За энэ бол баялагс болцсон бүс байх шиг байна. За тэр цааталт бол бас жижигээр хийсэн байна. Бүс бол арай жижигээр хийсэн байх шиг. Мөнгөн бууг байгаа. Мөнгөн бууг бол хоёр болцсон. Мөнгөн буугных нэг нь бол гал тайлаад ингээд жижигхэн байхгүй болцсон. Нэгнийх нэр бол ер нь буугыг төргүүд бол шүтэн болгож байна уу? Буугыг шүтдэг шүтэн байсан байна. Эсвэл янгэр тийм ээ? Янгэр бол өөрөх нь овгийн хамаг штэ. Ашинавын ишэр овгийн хамаг гэж үзэж байна. Тэр үед алтайд нүтгэлж явах нь хамгийн гол хоол хүнс нь бол янгэр байсан учраас янгэр. За тэгээ сүүлд алтаа чинь төмөр усруулж хайлж ирсэн. Жужаанд нийлүүлжсэн нөхдүүд чинь төмөрчингүүд байсан. Тэгээд эртний тэр бас буугын өртөө холбоотой гэж үзэж байгаа. Үр эртний нэг шүтлэг хүчрэлтэй холбоотой гэж үзэж байгаа буугыг бол. Бэлэг хааны үед хамгийн хүчирхэг байсан 582 оноос эхэлсэн дотоодын хаан ширээний төлөөх тэмцлийн үр дүнд эхлээд зүүн, баруун төрөг улс болж хуваагдав. Дараа нь бүр мөхөж шин мандсан тан улсын иргэшээлд зүүн, баруун төрөг улс хоёулаа орж хэдэн 10 жил болсон. Түргийн хожуу хаан тулс 679 оноос Ашидэ ургийн язгууртнууд ээлж дараалан тан улсын эсрэг босч 683 онд түүнтэй Ашидэ ургийн Тонюкуг нэгдэж хүний тоо 5000-д хүрч эсрэг улс байгуулжээ. Гутлуг Тонюкуг 2 689 он хүртэл говийн өмнө нутагдж байгаа. 690 онд Монгол орнд нүүж ирээд улс гэрээ тохинулжээ. Түргийн хожуу хаан тулс Капаган Бэгчэр Мочшо хааны үед газар нутгаа хамгийн их тэлж өрн зүгт одоогийн Тажик улсын нутагт байдаг төмөр хаалга, дорн зүгт Кадыркан иш, умар зүгт Сэлэнгийн дунд биес өмнө зүгийн цагаан хэрэм хүртэлх нутгийг эзлэн суухулжээ. Капаканы удмыг хятаж төрийн эрхийг авсан Гутлугийн Ахмад хүү Бэлэг хааны үед төргүүд тан улсын төрөмгийллийг хоёрынтой эсэргүүцэж байлдаад ухмаар хүч тэнцэж хоёр тал гэрээ байгуулж 10 жил илт хуйнда сум хоорондоо дүрээстэй амгалан жилүүд ноёрхжээ. Бэлгийн дараа хаан ширээний төлөө өрнсөн төрөг язгууртнуудын дотоодын тэмцэл Басмил, Карлуг, Уйгур аймаг гар дүрж өөрсдөдөө ашигтай эргүүлж чадсанаар төргийн тэрийн мөхлийн үүд нээгдэж 744-өөс 745 онд төрөг улс өгөө болсон юм а. Бидний дөрөвний ярьсан алтан титэм. Тий. Титэм болвол миний бодлоор жинхэнэ хэрглэж хийсэн юм шүү. Арай дуурайлгаж хийсэн үү?
За энэ хэрэгжилжсэн байж Барах те ингээд ерөнхийдөө. Энэ нь ч нэг бурхны шашны хамтарга гэж ярьдаг. Тэр бол энэ урдлынхаа энэ чанчигнаас урш байгаа байдаг юм хэлээ л дээ. Олон эрдний чулуу шигтгсэн. Тий. Голдоо гард шөө. Амандаа эрдний чулуу зуусан байна. Энэ ч бас нэг биш. Тийм 2-3 чулуу зуусан. Энэ чулууны нэр бол аметист гэж улаан чулуу. Монголоос ч олддог юм байна. Анар чулууны нэг төрөл юм билээ. Тий. За энэ алтан дэвтэрэн дээр цэцгэн жимгэлүүд байна уу? Тий энэ нэг евро улс гээд байгаа нөгөө татар юутай хээтэй татар цэцэг гэж. Гэтэ энэ цэцгийн хэлбэр бол эртний тэр буддын шашинтай холбоотойгоор тэр олон дахин тасралтгүй үргэлжлээд нэг удаа үржимсөөгөө дахиад нөгөө тишээ тойроод үржимсөөгөөд ингээд тийм цэцгээр үргэлж бэлэгдэлт юм байна. Энэ муухан хаан болвол тасралтгүй тэр улсыг удирдах бурхны шашин адиллуугаа одоо мөнхөд одоо үзэн сургаал нь улс нь мөнхөд байна гэсэн утгатай л одоо бололтой. Тийм. Тэгээд энэ ч олон төрлийн эрдний чулуунууд байгаа. Ногоон за тэгээд шар тэгээд улаан нөхөлгөнд бол эрдний чулуутай шигтгсэн бас. Тэр бүгд нэг эвдэлч нэг хөөсдөд хойднаас нь бол бүтэн юм очихгүй. Эвдэрсэн бол нөгөө ертөнц рүү очино. Тийм учраас энэ чинь хомойд хийцэн байсан шүү дээ. Ингээд бүр ингээд базаад 4-3 нуглаад ингээд хийцэн байсан. Тийм учраас бүр хожим 13 400-д ч гэсэн нуус төвчээд гарч байгаа шүү дээ. Хүний бие үхэх гэдэг бол ер нь эвдэрхтэй бие нэвдэрлээ гэж байна шүү дээ. Тэгээд цээлийн ус нэдэрлээ цагийн чулуу чугуурлаа гэдэг чинь хагарлаа цуурлаа гэсэн. Сонжлол явчих ёстой байна шүү дээ. Түргийн 1 болон 2 дугаар улсын товч түүх үүдэл судлалын тухай мэрэгэн Тоньюкугийн гэрэл төвшөнд өгүүлжээ. Тоньюкийг түргийн 3 хааны зөвлөхөөр ажилласан тул түүнийг мэрэгэн гэж солих болсон байд. 80 нас хүрсэн түүнийг өндөр настай болсон гэж үзэн төрийн хийгээс холдуулжээ. Ийм тэрээр гомдлоо илэрхийлэх гэж хөшөө босгуулсан гэж үздэг байна. Учир нь би байгаагүй бол түргийн түн байхгүй хойсон гэх өгүүлбэр хөшөөн дээр нь бий. Өн тэрээр ямар ч газрын хаантай ард түмэнд мунхаг төшмөл байвал ихээхэн гай түүтгэр дагуулдаг билээ. Түүнийг түргийн цэцэн хааны ард түмэнд мэрэгэн Тоньюкугийн гэрээслэн бичүүлв хэмээснээр энэ гэрэл төшөөг түүнийг амьд байхад нь бүтээсэн гэж судлаачид үздэг. Маш өвөрмөц орчуулга дахлын зохион байгуулалттай. Гэхдээ олон шинж хэв маягийг үзүүлсэн бурхны шашныг тэнгэр шүтлгийгч харуулсан тийм ээ. Зарим хүн чулуун дээр Христийн нэмдэг байна тийм ээ. Тэр дайн нуур их дээр чи Христийн нэмдэг байна. Тий. Байна гэж үзэж байгаа тийм ээ. Зарим дээр нь ийм бас чигтэн тэмдгүүд энэ төр бий л дээ. Тэгээд ингээд ер нь олон шинж тэмдгүүд шүтлэг бишрлийн зүйлүүд буюу ертөнцийг үзэх үзэл. Дээрээс нь одоо энэ төргийн дахлын байгууламжийн дээрээс болон олдвороос харж байгаа нэг зүйл бол үнэхээр урлагийн гайхамшиг харагдаж байгаа. Урлаг тийм ээ. Ямар чулуун урлаг гэдэг зүйл харагдаж штэ. Чулуугаар одоо хийх тэр одоо тансаг боржин чулуунуудыг гандаг чулуунуудыг хийж цагаан гандгаар хийсэн байдаг тийм ээ. Цагаан гандгаар хийсэн тийм. Энэ чинь бол Монголд байхгүй чулуу шүү дээ. Тий. Монгол байхгүй. За энэ увс нуурын нутагт одоо сагил сумын орчим. За тэгэл тариалан сум энэ нэрт бол ам болгоных нь хүн чулуунуудын төрслөл өөр баг. Тэр чинь бол юу хүлээд байна гэхээр энэ нэг нэлээд зайтай шүү хоорондоо 40-50 км зайтай ам руу орох нэг хүн чулууны төрслөл өөр. Сахлын жирвэ, хамар ам, нүрийг гаргах, хэлбэр, хувтгыг гаргах дандаа давхар хувтга сэлэм зүүн шүү дээ. Тэр чинь тэгэхдээ нэг хотгон махирч байдаг юм дүрслэлээр онцлог. Тэгээ хүнийг эцэс гүзээ чээж өвчхүйг нөгөө тэр үед чинь төмрийн жужаан төмрийн алба барьдаг улс чинь төмрийн дарах алтан мөнгөний дарах сайтай улсууд байсан. Ер нь дарахны урлал сайтай. Урлал чулуучин гэж байна. Хөөрөгчин одоо тэр өрүүд буюу нөгөө хөдрийг боловсруулдаг хүмүүс. Тэгээ хоёгнууд нь одоо бүр усын хүнжлүүд нь ихэнх нь хоёгтой байгаа шүү дээ. Ийм чээж хүмүүс эмгтээний хөх гэж яриад байна. Энэ бол биш. Энэ бол нөгөө төмөр хоёгнууд байгаа юм хоёг. Энэ дээр игэлдэрсэн хоёгнууд. За зарим нэг 90 тонн гэж юм аягтай байна. Нөгөө евро аягтай сэрэж байгаа евро аяг гэж хэлжсэн. Энэ бол нэг 90 тонн нөгөө дундад Азад хүний дүрсээр хийдэг янгирийн еврийг мөнгөөр дуурайж хийжсэн тэр аягнуудын хэлбэрүүд байна. Аягны олон төрөл байна. Энд бол бүгдээрээ байдаг. Аяг савсуулганы. Монгол нутгаас Түргийн хаан тулсын үеийн томоохон бунхан бол олдгол баг. Зүгээр уугар аймгийнх бол олдчихад байна тийм ээ. Уугар бол олдчихад. Тэгэхээр
Явандаа бол хэрвээ олдохгүй бол магадгүй дахлын байгууламж хамтдаа байсан байж Хамтдаа байсан байж магадгүй. Гişээ чулуу байна, бичээс байна. Монголын түүхийн эртний төр улсуудын түүхийн олон асуудлыг тодруулахад их чухал үүрэгтэй байна. Дөргийн үеийн тахилгын байгууламж бус хүн чулуу гээд үнэт толдрууд манай улсад ариун байдгийн ганцхан жишээг та бүхэндээ сонирхуулан дурдъя. 2015 онд боловсрол соёлын шинжилгээ ухааны яамны түүх соёлын дурсгал зүйлсийн үйлчлэг тоолгыг улс орон даяараа анхлан зохион байгуулсан. Энэ үеэр Увс аймгийн хэмжээнд 465 цэг дээрх 2078 дурсгалыг тоолгод хамруулжээ. Тодруулбал аймгийн хэмжээнд хүн хөшөө 163, муган хөшөө 33, хадны сүг зураг 77, хэрэгсүүр 1334, ус 275, төргийн үеийн дурсгал зүйл 161-ийг тус тоолж улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд оруулсан. Энэ тоолгоор улсын хамгаалтанд 10, аймгийн хамгаалтанд 5 дурсгал авчээ. Зөвхөн Өлгийн сумын хувьд 14 цэг дээрх 55 дурсгалыг тоолоход ихэнхдээ төргийн үеийн тахилгын байгууламж болж байна гинэ. Эрхэм мөндөд үзэгчдээ Монголын үндэсний олон нийтийн телевиз Чингис хаан музейгаас эрхлэн бэлтгэдэг Монголын түүх цовруул нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар Монгол нутагт орчин тогтнож байсан Түргийн хаант улсын тахилын байгууламжийн тухай ярилцлаа. Ер нь Монгол нутагт судлагдаагүй бус оршуулгын улмөр хэрэгсүүр зэрэг ариун билээ. Тэр бүхэн ямар их түүх, утга зангилааг оршоол байдгийг жирийн иргэдч ойлгож ухамсарлан хүндэтгэлтэй хандлагыг уриалсан хөтлөгчийн үгийг энд дахин сануулад энэхүү дугаараа жаргая. Бид Монголын түүх нэвтрүүлгийн дараагийн дугаартаа Гитаан улсын үеийн үйлчин эмэгтэй хадны оршуулгын тухай үзүүлэх болно. Таалал оршуулт дугаар.